мэдчихэд байна. Би та бүхэн өнөөдөр ондны усны болон сургуулийн ариун цэврийн стандарт хүртээмжийн талаар мэдээлэл өгөх юм. Бид ойрхон 6-аас 8 цагийн сургуулийн орчинд өнгөрөөдөг. Энэ хугацааны турш бидний ууж буй ус хэрэглэж буй ариун цэврийн өрөө стандартын дагуу байж чаддаг. Энэ зөвхөн тав тухайн асуудал биш, энэ бидний эрүүл мэндийн асуудал юм. Сургуулийн орчин дахь ундны ус ариун цэврийн байгууламж энэ бол хүүхдийн эрүүл мэнд сурах орчны хамгийн чухал суурь. Гэвч ЮНИСЕФ болон эрүүл мэндийн яамны судалгаагаар манай улсын сургуулиудын тал орчим нь ус ариун цэврийн стандартын шаардлагыг бүрэн хангадаггүй байна. Зарим сургуулиуд ундны усны их усүр тогтмол шаардлагагүй ариун цэврийн өрөө нь хүйсээр ялгагдаагүй. Эсвэл хэрэглээнд тохиромжгүй байдаг. Стандартын дагуу сургуулийн ундны ус нь химийн болон бичил биетийн бохирдолгүй уухад аюулгүй байх ёстой. Мөн 20 сурагч тутамд нэг ариун цэврийн сургалтууд байх шаардлагатай гэж заасан. Хүүхэд бүр цэвэр ус ариун орчныг тэгш хүртэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, хүний эрхийн асуудал юм. Тиймээс бид усаа зөв хэрэглэж, ариун цэвэр өрөөг цэвэрхэн ашиглаж, бусдыг ч мөн урайлах хэрэгтэй. Эрүүл ус, ариун орчин энэ бол зөвхөн стандарт бус бидний ирээдүйн баталгаа юм. Манай